энэ дээр бол угаасаа ойлгомжтой байдаг. Нэгдүгээрт бид нэр тамхины хэрэглээг бууруулахын үнийн бодлого хэрэгтэй. За хоёрдугаарт энэ нөгөө борлуулж байгаа энэ борлуулалтын цэгүүдийн асуудал хэрэгтэй. Гуравдугаарт энэ хяналтын тогтолцоо маш чухал. Дөрөвдүгээрт боловсрол олгох гэдэг ер нь ойлгомжтой энэ олон улсад тогтцсон аргууд байдаг. Гэтэл манад эндээс хэрэгжиж байгаа нь маш цөөхөн байна. Яагаад гэвэл өнөөдөр жишээ нь тамхин дээр ноогдож байгаа онцгой албан татварыг аваад үзэхээр манай улсад 100 янжуур ногдох онцгой албан татвар явж байна. 100 ширхэг янжуур ерөөсөө жилдээ онцгой албан татвар 100 төгрөгөөр нэмэгддэг. Тэгэхээр нэг ширхэг янжуур жилдээ 1 төгрөгөөр нэмэгдэж байна гэдэг чинь энэ чинь өөрөө тамхиг дэмжих бодлого татварын бодлого явж байна гэсэн. Өнөөдөр тамхи борлуулах цэгүүд сургуулийн одоо ойр орчим борлуулж болохгүй гэж байгаа боловч энэ маань байнгын борлуулагдаад байгаа хууль хэрэгжихгүй асуудал байгаа. Бид нар энэ тамхины хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй. Энэ дээр янжуур тамхи болон электрон тамхин дээр ямар зохицуулалт хийх ёстой, энэ зөв зохицуулалтуудыг маш хурдан хугацаанд хийхгүй бол энэ ч одоо аюулын харан болчиход шүү дээ. Эмэгтэйчүүдийн дунд 10 дахин нэмэгдсэн гэдэг чинь энэ чинь өөрөө эргээд нөгөө хүүхэд нөгөө хөвлөд тех явцад нь хүртэл бас сөргөөр нөлөөлж ингээд асар их хор нөлөөлөл үзүүл. Оролцоог хангана гэчээд яаж гэдгийг хэлдэггүй. Оролцоог хангана гэчээд юугаар дамжуулж гэдэг нь юу ч тодорхойгүй. Тэгээ оролцоог хангана гэчээд төрийн байгууллага дээр очиж дуу хоолойгоо илэрхийлэх ёстой юм шиг нь ярьдаг. Бид нар бол төрийн байгууллагуудын үе таалгыг одоо сахиж өргөлөөл гомдол барьж дуу хоолойгоо хүргэж чадахгүй 11 төгрөөл уцтах ёстой юм шиг ярьдаг. За энэ бол биднэрт хангалттай биш. Арай нэг жоохон шинэлэг байгаа ч гэдэг ийм шүүмжлэг хүргэдэг. Тэгээ тийм ч учраас бид нэр энэ 21 аймаг 9 дүүргийн залуучууд төрийн байгууллага үл хамааран залуу хүн болгоны дуу хоолойгоо гадаадаас ч гэсэндээ ингээд хүргэх Stay in Mongolia гэдэг энэ платформыг бас ингээд нээж байна. Тэгээ үүгээрээ дамжуулж залуучуудын маань хувьд одоо олон бодлого шийдвэрүүдийг бид нар залуучуудад хүртээмжтэй байдлаар хүргэх ёстой. Тэгвэл манай төрийн шийдвэрүүд бол маш уйтгартай захиргааны байдлаар дандаа мэдээлдэг. Тэгэхээр залуучууд тэр тухайн мэдээлэл авч чадаагүй юм чи оролцоо байхгүй байна л гэсэн. Дандаа хоцорч үлддэг л гэсэн. Бид бүхэн дэлхийд дахна өөрийнхөө улсыг зөв одоо бодитоор танилцуулж чадна. Төдий чинээ Монгол улсын тэр дундаа Монгол залуучуудын маань үн цэн нэмэгдэнэ гэдэг нь илүү одоо тодорхой болсон. Тэгээ энийгээ бас танилцуулж байгаа. Бид бүхэн одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо Монгол улсыг олон улсад зуршлан таниулах үндэсний хорооныхоо хүрээнд буюу одоо миний ахлын явуулдаг үндэсний хорооны хүрээнд одоо Монгол улсыг олон улсад зуршлан таниулж байгаа. За энэ ч утгаараа манай улсын одоо эрэг хандалт 24%-аар нэмэгдсэн. За энэ ямар давуу талыг үүсгэж байна вэ гэхээр одоо Монгол хүний, Монгол улсын үн цэнийг дэлхийд дахинд нэмэгдүүлж, үүгээрээ дамжуулан бид бүхэн одоо нэг ч хүндээ үн цэн нэмэгдүүлж байна гэсэн үг.